Нар тусдаггүй нэгэн балиар газар гоблинууд хоорондоо алцаж байлаа. Учир шалтгаан нь гэвэл тэднийг удирдах байсан толгойлогч нь насан өд болсноор ийхүү алцаж байдаг. Дүрдээ ороод байгаарай бацаана. Чиний толгойлогч гэж үхсэн баасан байдаг юм гээд нэг гоблин түүн дээр өсөрч мордож аваад хамрыг нь хазаад авчив. Холоос харж байсан гоблинууд наад бандаа алаад өг гээд нэг нэгнээ битүүлэх өргөстэй. Үүмэн болж байх үед хоёр гоблин ярилцаж байна. Өгшөө энэ тэнгүүд босс болох гэд хоорондоо үзэж байх үеэр хоёулаа олзны агуулга руу орох уу гэж санал тавьдаг. Тэгтэл нөгөө гоблин өөр олзны агуулгад нэг хачин гоблин манаж байгаа штэ. Яг үүндээ нэг гоблин манаж байлаа. Тэр бусад гоблинуудаас шал өөр, ноорхоо увцсан өмссөн, ханаас нь ч харсан хүмүүстэй төстэй мэт санагддаг. Энэ нөгөө олзны агуулга манж байгаа гоблин байна. Яасан хачин хүн шүүх хувцастай булгаач вэ? Тэр бодвол олзны агуулга руу явж байгаа байх. Тиймээс бүгдээрээ тэр хачин гоблиныг дагаад явъя гэж уриалдаг. Нөгөө хоёр гоблин нэлээд өмхий санаатай болдог. Хэсэг хүлээж байгаад хоёлаа боломж гарах үед нь дайрыг гэж бие биедээ санал болгодог. Энэ яриаг манай гол дүрийн гоблин сонсчдог. Тэгтэл хаанаас жимбэ охин хүний туйхан хоолой авраарай туслаарай гэж сонсогддог. Манай хүн чимээг дагаад хар хурдаараа гүйлээ. Охин орилсоор л байлаа. Надад битгий хүр хин нэгэн туслаа штэ. Би гоблинуудын хүүхдийг эзэндээ темэргүй байна. Болиочтой гээд нулимс дүрэн нүдэрээ манай хүний зүг рүү харлаа. Ууран буцалсан манай хүн хөөш навшнуудаа наад эмгтэйгээ 50 байлга. Бусдаасаа арай том биетэй бүдүүн гоблин хөөй бацаана. Босс аль хэдийн үхсэн. Энэ олз минийх. Хэрвээ миний олзыг авах гэж үзвэл чи өөхөх болон гээд баахан сугны үснүүдтэйгээр хамт дайрав. Хувцастай гоблин арга ядан ухарж аваад энэ дорой гоблинууд над руу дайрах гэж байна. Би өөхөж магадгүй юм гисээр шүд амаа зуугаад өөхөж болохгүй гэж өөртөө сануулад халааснасаа хутга суглаад гаргав. Хутга харсан гоблинууд за тоглосон юм а бороо. Мань хэд чин гимгүү штэ гих ухааны юм ярьж байхад хувцастай гоблин аль хэдийн нэг гоблиныг унгаасан байлаа. Тэгснээ би хаашаач ухрахгүй хусалцвал хусалцъя гэхэд өмдөндөө шээс алдсан гоблин энэ зэвсэгтэй гоблин байна амиа бодорой гэж зүхтаад алга болоод өгчөв. Манай хүний зориг нь орсон болтой битгий зүхтаад бай алцвал алцъя авруулсан охин өвдөг дээрээ мүлгэж ирээд бяцхан гоблиноо чи зөвөөрөө намайг аварсанд үнэхээр их баярлаа. Чи над руу айртаагүй харин ч намайг хамгаалсан. Чи бусад гоблинуудаас шал өөр юм. Охины хэлсэн үг хувцастай гоблины зүрхэнд хүрсэн юм уу яасан юм гинэт ой ухаан сэргэж хүн байснаа эргэж сандаг. Урд нь тэр хүн байхдаа автомашины осолд ороод өнгөрсөн. Угтаа бол бурхандаа уулзах байсан. Гэвч азтайч гэх юм уу азгүйч гэх юм уу шал өөр ертөнцид бохир заван гоблин болоод төрчдөг. Төрсөн цагаасаа хойш үл мэдэгдэх систем гэх хачирхалтай зүйл түүнийг дагаастай. Мань хүн энийг яаж ашиглахаа мэдэхгүй ядаж байхад систем бүрэн хүчээрээ ажиллахгүй л байж байдаг. Энэ систем левел ахихаар дараагийн чадвараа нээдэг аж. Удалгүй аварсан охинтойгоо хэд хоногийн турш хамт цагийг өнгөрөхдөө энэ ертөнцийн талаар охиноос баг багаар мэдэж авч байлаа. Бурхны бүтээсэн энэ ертөнц бол иш хэдийн амьтад мансуудаа дүүрнэ. Тэр дундаасаа хүн төрлөخت нь бусдаас арай л хүчтэй дээд оршихуй аж. Харин гоблины хувьд гэвэл энэ дэлхий дээрх хамгийн бохир бузартай маш дорой амьтдын тоонд ордог. Новш гэж миний үзүүлэлт тэр дундаасаа ямар суух юм бэ? Мань хүн үзүүлэлтээ харуул нэр нь Линтиан. Бурхнаар адислагдсан. Левел 5, ам 20, нийт хүчин 30 ахм аж. Гэвч энэ үзүүлэлтэд нэмэх цорын ганц арга гэвэл эмэгтэй хүнтэй үржилд орох явдал байв. Яагаад гэвэл гоблинууд нөхөн үржих тал дээр асуудалтай бөгөөд эмэгтэй гоблин байхгүй болохоор тэр. Хөөе санаа зовлтгүй хэдэн өдрийн турш би чамтай хамт байх үедээ ойлгосон. Чи бусад гоблинуудаас шал өөр. Чи энэ гоблинуудтайгаа хамт амьдрахыг хүсэхгүй байгаа биз дээ. Хувцастай гоблин амныхийн завдалгүй охин цааш үргэлжлүүлээд санаа зовлтгүй. Удахгүй Ариун Баатар намайг аврахаар наашаага ирж байгаа. Тэрийг ирэхээр нь намайг нэг гоблин аварсан гэж би түүнд хэлэх болно. Ариун Баатар үнэхээр шудраг нэнжин сэтгэлтэй хүн. Тэд гарцаагүй чамайг зөвшөөрч чи тосон дотор амьдрах болно. Гой байгаа биз дээ. Хувцастай гоблин дотроо энэ охины хэлсэн үг үнний ортой байж магад. Би одоохондоо системээ ажиллуулж чадахгүй байгаа болохоор хүмүүстэй наалтаад байж л бай. Дараа нь яаж ийж байгаа системээ ажиллуулах тал дээр мань хүн бодож байдаг. Удалгүй хаа нэгтэйгээс чимээ гарч гоблинууд айртаж байлаа. Хувцастай гоблин охинд эхлээд нуугдгэж муухай шарлав. Охинш толгой дохиж нуугдлаа. Хувцастай гоблины өмнө нэг солиотой гоблин галзуурсан юм шиг орилж гүгөөд хүүтэн дугаар хүмүүс ирж байна. Би үржилд орох хэрэгтэй байна. Тэгвэл би хүчтэй болж өөхөхгүй байж магадгүй гэсээр ойртоход сандарсан лин гоблин хүмүүсээс айсан болоод ч төрөө, уурсан болоод ч төрөө нөгөө гоблины толгойг нь тастаад авчваа. Ой охин, хүмүүс чамайг аврах гээд ийшээгээ ирсэн байх шиг байна. Үнэхээр үү? Энэ гарцаагүй ариун сүмийнхэн байна. Хамтаа гадагшаагаа гарч шалгая. Гадагшаагаа гараад харвал хүчрхэг болдоо нэгэн эрг гоблинуудыг ядах юмгүй бут цохиж байла. Новш гэж муусан гоблинууд миний хувцсыг заваартуулаад хайчлаа. Тэрний үзүүлэлт нь нэр нь лүүдэр хүн төрлөخت нь левел 25, амин 200, нийт
Хүч нь 400 орчим. Энэ үнэхээр хүн гэж юу? Би анх энд ирсэн цагаас хойш ийм өндөр үзүүлэлттэй амьд биет харж байгаагүй. Цаанаас охин маш их баярлсан болтой Баатар ирлүү гараад аллаж байна. Гэтэл манай хүний нүд ам нь хачин болоод явчив. Тэр хойшоогоо болоо штэ гэж хэлж амжихын завдалгүй махир сэлэм охины зүг рүү тосож лин гоблин яаралтай хөдөлж аваад охиныг аврав. Хөөш чи яаж гинэ? Та нар ч хүмүүсийг авардаг биз дээ. Яагаад хүмүүс рүү дараад байгаа юм бэ? Эсвэл энд хитрхи харанхуй байна уу? Энэ охин нэг гоблин гэд андуураад байгаа юм байх та гэж бодох зур ууртаа Баатар ир. Бузар гоблин миний дайралтаас бултах гэж. Энэ яас их доромжил вэ? Баатар командлагчаа бийл байштай Келя байна гэсээр охин чичирсэн хоолоогоор хэлв. Амаад та чамааг би мэдчил байштай Келя. Гэхдээ чамааг гоблинууд бузарсан. Магадгүй чи гоблины үрийг эзэндээ тээж байгаа билүү хэн мэдэх юм. Тиймээс чам шиг бузар охин надаас аврал ирэх нь үнэхээр инээдтэй хэрэг. Нүглээ ариун өхийн өмнө очиод намжлаарай. Уйлж цөхрөлд авцсан охин нүдэндээ нулимс тусуулан байран командлагчаа хүлээгээчтэй би бузарлагдаагүй харин тэр гоблин намайг аварсан. Бити хуцаа солиороод бай. Чи үлгэр зохиогдоо хүн үнэмшмээр юм зохиож байл та. Би чамд итгэхээр тэнийг харагдаад байна уу? Чи зүгээр л над бузар гоблинтойгоо хамт үхээд үг гэсээр махир сэлмээ далааж алахын завдалхуу. Лин гоблин өсөрч аваад охины хойш татаж унгаагаад тэний хүүхэн минь би чам хурдан цогт гэж хэлсэн биз дээ гэсээр гартаа мод барьж аваад Баатар ирийн зүг рүү хөдлөлөө. Яг тэрхэн үед ярваасан гоблины царайнд гэрэл тодорч аваад хаа нэгтээс хүлээ гих чимээ сонсогддог. Эргээд харвал инхри ялдам хоолойтой ариун охин гигийн дүрээрээ бяцхан гоблины гэрлийн бүрхүүлээрээ хамгаалсан зогсож байлаа. Келя яг л нохоо шиг мөлхөөд ариун охины зүг баг багаар ойртож аваад аврал инэрлээ хайрлаач охин тэнгэр минь гэсээр Баатар ирийг тврээд авчдаг бас л залтай. Ариун охин гоблинтай яриа өдөж байх зур мань гоблин дотроо энэ тэгэхээр ариун охин гэж юу? Би тэрнтэй уулзраа олж чадах юм шиг байна. Өөрийнхөө талаар хэлэх ёстой гэж бодов. Чи тэд нарын яриад байсан ариун охин уу? Би үүндээ гоблин биш, урд нь хүн байсан юм. Энийг яривал урт өгөх болно л доо. Та нартай хамт явсны дараа тухтай тайлбарлая. Ариун охин зөөлөн инээд алдснаа. Гоблинууд үнэхээр тэнэг бузрын амьтад. Тэд нар ярьж бодож чадахгүй. Энэ өхөөрдөн гоблин магадгүй ариун өхий өгсөн бэлэг байх. Келя охин минь энэ гоблин чамайг оролдоогүй биз дээ. Тийм ээ, тэр намайг оролдоогүй. Харин ч бусад гоблинуудаас хамгаалж хоолож ундалсан. За яах вэ? Энэ гоблин бусдаасаа онцгой болохоор хамт аваад явнаа. Ингээд ариун охин гоблинаас хамт явах уу гэж асуухад тэсгэл алдсан гоблин догтлоод би та нартай хамт явна гэж хэлв. Удалгүй бөөнөрөө агуугаас гарахаар болж сэтгэл нь хөөрсөн гоблин бэлдэг зан гаргаад баярлаж таларснаа илэрхийлээд ачийг чинь заавал хариулах болно гэв. Гэвч яг үнэндээ ариун охин гэд байгаа авгаа нүүрэндээ хүүтэн инээмсэглэл тодруулж аваад хүүтэн дуугаар миний ачийг чи заавал хариулаарай гэж хэлсний дараа гоблины ард хүүтэн мисний чимээ сонсогддог. Эргээд харвал нөгөө ариун Баатар гэдээсэн гай чин хөөхөө охиныг өсөрдлөн зохиож унгаагаад охин тэнгэр өөд хараад чимээг өхөн хөвтөж байв. Нөхцөл байдал буруугаар эргэснийг мэдсэн хувцастай гоблины нүд ам нь хачин болоод хөс баасан сууч байлаа. Цаанаас нэг л бузрын хүүтэн дуугаар хамт явъя гэх аимшигтай шулмын хоолой дуугарснаа үргэлжлүүлээд чи миний ачийг заавал хариулаарай гэж хэлхэн тэр. Хөс баасан зовсон лимбос юу ихээ мэдэхгүй шаасан гац шиг л хөшиж орхидог. 7 хоногийн дараа нэгэн тосгонд хүмүүсээ бурхны хүүхдүүдээ гоблинууд Брайттаун тосгон руу дайрч асар их хэмжээний хохирол учруулж ойролцоогоор 30-од хүмүүсийг алж устгаж эмс охтыг дээрэмдсэн гэж лүүдэр муухай дуугаар орилж байлаа. Уур хилэндээ авцсан хүмүүс битүүхэндээ л новшин муусан гоблинууд цусыг цусаар ясаг ясаар гэсээр орилж байна. Ариун хүүхэн сүмийн өмнөөс бүгдийг нь цэвэрлсэн зовлонд итгэсэн ард түмнийхөө өршөөг заавал аван гэж хэлж байхад ариун хүүхэн тайзан дээр гарч ирээ гэгэрсэн болтой хоёр гараа өргөж аваад төгсөг бишрэлтэй ард түмэн минь ариун сүм та нарыг үргэлж хамгаалах болно гэж хэлдэг. Баярлсан ард түмэн аава намайг ашиглаач гэж битүүхэндээ орилж байна. Сүмийн хурал дуусны дараа ариун хүүхэн сандал дээрээ суусан байдалтай муусан тэнийг амьтад төгсөг бишрэлтэй сайн автаад өргөлөө өгөө сайн байж явал болоо доо гэж бодож байх зуур. Энэ нэгэн цаанаас гашуун хоолоогоор Эфрия гэж дууддаг. Эргээд харвал нохоо шиг тамлуулсан бололтой өрөөс нүдээ алдсан лин гоблин новшин жингэр гээд битүүл зүхээстэй. Бяцхан гоблин байсан юм уу? Одоо хүртэл амьд байгаа чинь гайхаад байх зүйл алга. Чи үнэхээр амьд үлдэх чадвар сайтай юм аа. Ингээд л сүмийнхэн гоблинуудыг бүр мөсөн устгаж чаддгүй юм байна. За тэр ч яг уу чам тэр хорныхоо туршилтыг хийх цаг болжээ. Шүдээ зоосон цөхрөл авцсан гоблин. Чи мөн нохоо намайг хураад тэгээд ч болоогүй бүгдийг нь хуурж аваад хөөхийг Келяг минь алсан. Чи өөрийгөө ариун охин гэд байсан билүү? Өгсөн нохоо бас. Чи тэгээ хүмүүсийн яриад байсан шудраг ёсон уу гэхэд
Үзүүртэй модоор лимбос руу хатгаж аваад битгий олон юм донхосоод бай. Шамшиг сул дорой бузар амтны хүмүүсийн шудраг ёсны талаар ярих хэрэггүй шүү. Манай хүн амь тавиагүй болтой цааш үргэлжлүүлээд Келли анхнаасаа л чиний нөлөөнд автаж тариг толгоогоо угаалгасан байсан. Чамд итгээд бүх зүйлээ хэлэхэд чи итгээгүй. Та нар хүмүүсээс уралсан юм биш үү? Яас олон үхтэй юм бэ? Гоблинууд та нар энэ ертөнцид зүгээр л хог, шар, шавж. Харин над шиг ариун охин чамтай ярьж байн гэдг нь дээдийн дээд зүйл шүү. Тиймээс чиний бохир заван биеийг сүмийн туршилтанд ашиглах болно гэсээр гараа явуулж аваад хүчтэй шид ашиглаж манай хүнийг аимшигтайгаар тамалдаг. Итгэл найдвараа алдсан хөөрхий гоблин сүүлийн удаа таац руу ширтэж аваад би ингэж өгөх юм гэж хүсэхгүй байна. Би тэнэг зангаасаа болж маш том алдаа хийчлээ. Дорд гаралтай гоблин болж төрчөөд хог новш гэдгээ мэдхгүй хүмүүстэй нөхцийг оролцсон. Би хитрхи сайхан сэтгэлтэй байж дээ. Сайхан сэтгэл гинэн байдал минь намайг ийм байдал хүргэн гэж ёстой нэрээ мэдсэнгүү. Ингээд өөхөх цаг минь артлаа. Хүмүүс намайг тосгондоо авчирсны дараа Эфрея лүүдрэх хоёр намайг амар тамалсан. Үгээр хэлхийн аргагүй. Би удаан эцээгүй. Садис жингэр намайг удаанаар тамлаж заваас нийцэст би өгсөн. Хэрвээ бүх зүйл шинээр эхлүүл би дахиж хизээч хүмүүст итгэхгүй. Дахиад ганц л боломж олдох юм бол гэсээр манай хүн тэнгэр өөд дэвшлээ. Тэгтэл яг үндэ өхөөгүй байлаа. Нүдэ нэгэ харвал амьд байв. Хаашаа ирсэн болов гэд эргэн тойрноо харвал өөдөөс нь цэнхэр дүрс гараад ирдэг. Гоблины амьдралын сүмлээс амжилттай идэвчлээ. Чи золгүй байдлаар өгсөн. Чи гоблин гэдгээ мартсан. Хүмүүс гоблин хизээж итгэхгүй бас өрөвдөхгүй. Чи аимшигтайгаар тамлуулж өгсөн болохоор бүх процесс чиний сүнсэнд үрд шингэсэн. Хүмүүс чамд өвчрүүлсэн тэр их өвдөлтийг чи хизээж мартахгүй. Чиний төгсгөл бол хамгийн анштай хувь тайлан. Гэхдээ чи дахиж эхэлж шинэ амьдрал нээх боломжтой. Чи дахиж эхлэхийг хүсэж байна уу? Тийм үгүй. Тэгэхээр би буцаагаад шинээр эхэлж болох юм байх та гэж өөрөөсөө асуухтаа тийм үгүй гэсэн товчлуурын талаар бодож эхэлвэ. Систем үр нөлөөгөө түүнд хийлж үгүй гэсэн товчийг даруус чиний сүнс чинь тоос болж тийм гэсэн товчийг даруул бүх зүйл шинээр эхэлж чи 7 хоногийн өмнөхөө буцна. Тэгэхээр би бүх дурсамж аваад өнгөрсөн лөө буцаж болно гэж юу? Гайхалтай гэд инээхийн зэрэгцээ Эфрея болон Лүүдрээс яаж өшөөгөө авах талаар бодож байдаг. Манай хүнч нилээд их бодсонгүй тийм гэсэн товчийг дарж гоблин болж төрсний 2 дахь амьдралаа эхлүүлвэ. Систем гоблины 2 дахь амьдралыг эхлүүллээ. Чамайг удаан амьдруулахын тулд систем баг зэрэг чам хүчтэй болгосон. Хүчин лин гоблинд мэдрэгдсэн ч нэх их хүчтэй байсангүй. Удалгүй анхааруулах зурус ирж болгоомжтой байгаараа хэдийгээр чи дахиж мэндэлсэн аюул дуусаагүй ариун сүмийн талаар мартаагүй биз дээ. Чамд хатуу сануулхад хэрвээ чи дахиж өвхвөл систем чамайг дахин амьдруулах ямар ч боломжгүй. Манай хүн сүмийн хүмүүс гарцаагүй өрийн гэдгийг нь мэдэж системээс юу их талаараа асуухад энэ бол гоблины амьдралын сүмлэс систем. Энүүгээр ирээдүйд болох үйл явцыг харах боломжтой. Чиний хийсэн сонголт өөр үр дүн гаргана. Сүмлээс идэвхжүүлэхэд 24 цаг шаарддаг. Сүмлээс дуусны дараа та оноо цуглуулж зэвсэг авах боломжтой. Манай хүн ирээдүйг харж чаддаг болсондоо сэтгэл санаа нь дээшилсэн болдоо системийг ажилуулад ирээдүйг хардаг. Чиний одоо амьдарч байгаа агууд Ариун Баатар Лютер ирсэн. Ариун Баатараас зугтахын тулд чамд дараах 3 сонголт хэрэгтэй. 1. Гоблинуудтайгаа нийлж байгаад Ариун Баатартай тулдах 10 оноо. Гоблинуудын агуугаас гарч аваа зугтах 5 оноо. Агуу дотор нуугдаад Ариун Баатар бити ирээсэ гэж залбирах 1 оноо. Лин гоблин Ариун Баатар ямар хүчтэй гэдгийг мэдэж байлаа. Удаан бодсны эцэст өндөр оноо руу бурууга чиглүүлээд дарахад чи гоблинуудтай нийлээд Ариун Баатарын эсрэг тулдсан. Гэвч Ариун Баатар үнэхээр их хүчтэй байсан тул чи Лүүдэр болон түүний хүмүүсийн гарт өгсөн. Чи гоблинуудын хүчийг хэд өндөр үнэлсэн. Дүгнэлт чи өөрийнхөө хүчний үзүүлэлтээ сайн харчаад шийдвэрээ гарга. Удалгүй лимбос системийн дэлгүүрээ цочлохоор болж эргэн тойрноо харахад элдв янзын сайн зэвсэг байв. Угаасаа лимбосын оноо маш бага байсан тул аль болох оноондоо тааруулсан зүйл сонгохоор болж өөрхөн жишлэр хутга оноогоо ашиглаад авав. Хэдий жижигхэн худаг гэсэн ч ямар ч хүний амийн цэг рүү оноход өвхөн гарцаагүй. Лимбос системээс Келли яагаад байхгүй байгааг асуухад чи 2 дахь амьдралаа эхлүүлснээс болж цаг хугацааны хүрд баг зэрэг өөрчлөгдөж одоо Келли тосгонтой ад жаргалтай амьдарч байгаа. Лин гоблин Келли охинд өгсөн амлалтандаа хүрсэн болдоо санаа намрав. Манай хүн дотроо амьд үлдэхийн тулд заавал цутгах ёстой агуун замаар ямар нэгэн гэрлийн зүг рүү алхлаа. Тэд ариун сүмийн тушаалаар гоблин битгий хэл охид эмэгтэйчүүдийг хэний ч гарахгүй алах тушаалтай. Лин гоблин ариун сүмийн хүмүүс байна гэдгийг нь хувцаар нь таниж аваад хамраа дарж хүүхний хоолоо гаргаж эхэлдэг. Туслаарай, би Брайт таунаас ирсэн охин байна. Туслах хүн байна уу гэж орилоход нөгөө хоёр хөгшөө энд нэг эмэгтэй байна. Бид түүнийг алчихвал Лүүдэр бидэнд шагнал өгөхөн гарцаагүй гэсээр улгааш нохоо шиг хутгаа аваад түүний зүг рүү төглөө. Гараа дээрээ хөөхнөө. Битгий хай. Би Хүлэгт Баатар байна. Би чамайг авахаар ирсэн.
Лин гоблин үгийн зөрөөгүй чишлэр хутгаа барьж аваад түүний зүг рүү чиглүүлдэг. Манай хүн яг л зүрхэн тушаа газар зоосон байла. Ардан байсан хүн яагаад ингэж удаад байгааг нь хараад гайхаж байх зур лин гоблин бүгдийг нь дийлчих юм шиг нээж аваад түүний зүг рүү төглөө. Дайралтанд өртсөн хүн нүүрлүгөө хүчтэй шанаадуулаад хутгаар нэмээд чээж рүүгээ сүүлээд газар унчваа. Гоблин түүнийг алах гэж байгааг нь мэдэрсэн цэрэг гацсан барина. Чи хүний хэлээр ярьж чаддаг биз дээ. Намайг явуулаач. Би гэр бүлтэй хөөхөн охинтой. Тэд намайг хүлээж байгаа. Чи ухаантай болохоор үнийг ойлгох байх. Үндэ ариун сүмийнх нь намайг хүчээр энд албатан ирүүлсэн юм аа. Манай хүн утгаа бариад түүний зүг рүү ойртоход хөгшөө надад цүнх дүрэн алт байгаа. Тэгээд ч болоогүй залуу охид байгаа. Чи залуу охидод нугасгүй биздэ гэсээр элдүү үгээр аргалж байхдаа ардаа хотох нуусан байж таардаг. Дайрах боломж нээлттэй харагдаж байсан тул залуу цэрэг хутгаа түүний зүг рүү чиглүүлэхэд бүх зүйл эсэргээрээ эргэж түүний толгойн мөрнөөсөө салаад унчив. Лин гоблины хийж байгаа ажил. Удалгүй хаа нэгтээс чимээ гарч лүүдэр Ефрианаар ирж байла. Манай хүн угаасаа зодолдоод барахгүй учраас цухтгаар болдог. Тэр хоёр цэргүүдийнхээ өгсөн цогцыг шалгаж байхдаа арчаагүй муусан шаарнууд юм а гоблинд ялагдаж байхдаа таарсан юм а гэж зүгэж гардаг. Харин Ефриа нэлийн гаж донтой бололтой хил амаа унжуулаад мотод гоблин байгаасаа гэж зэлбраад түүнийг барьж авч чадвал хүснээрээ тамлан гэж боддог. Амжилттай зогсон лин гоблин хэсэг амарч байхдаа хүч чадлаа яаж ихсэх талаар бодож байдаг. Тэр бодохдоо гоблинууд хүчтэй болох цорын ганц арга бол эмэгтэй гоблинтай үржилд орох явдал байв. Тэгж байж л би хүчтэй болно. Дараа нь би баахан хүүхдүүдтэй болоод маш том омог байгуулж намайг зовоож тамалж байсан Ефрея болон Лүүдер нараас заавал өшөөгөө авч чадна. Ирчүүд бүгд надад алууж, эмэгтэйчүүд бүгд миний хөлн дор ёолох болно нэ тэрийгээд байгалийн бодож гарав. Гэвч ард талд нь бут дуграад байна. Гартаа балиус барьсаар түүний зүг рүү төхөж очлоо. Үл мэдэгдэх хүн огцом айснаасаа болоод хажууд байсан жижигхэн чулуун дээрээ тэглэж унаад муухай орилж гарав. Тэр үл таних хүнийг олоод хартал тэр хүн биш харин эмэгтэй гоблин байв. Эмэгтэй гоблин жигтэйхэн лин гоблин руу харахад лин гоблин дотроо юу вэ энэ боломжтой гэж юу? Яахлаараа энд эмэгтэй гоблин байдаг байна. Би зөвхөн эрэгтэй гоблин л байдаг гэж боддог байсан штэ. Эмэгтэй гоблин чичирсэн хоолоогоор наваа битгий зодороо би зүгээр л ус авах гэж ирсэн юм аа. Манай хүн эмэгтэй гоблин руу нухастай харж байснаа үзүүлтийг нь харуул. 3 левел хүрсэн ам 10 нийт хүч 10 үнэхээр сул дорой байла. Нэмэлт тайлбар дээр эмэгтэй гоблин эрэгтэй гоблин хоёр хоорондоо үржилд орвол бурханлаг төвчний супер гоблин болох боломжтой. Үржилд орохоо тэгвэл би түүнтэй үржилд орвол үнэхээр хүчтэй болох юм уу гэж бодож байснаа охин лүү дохиж очиод түүн лүү харсаар л байдаг. Охин айснасаа болоод босс минь намайг усанд явуулсан юм аа. Хэрвээ ус авчрахгүй бол намайг өгтөл минь зодно. Лин босс гинэд сайн залуугийн дүр үзүүлээд битгий аа охин минь. Хэрвээ чи айгаад уйлсаар байвал Лүүдер болон түүний зэргүүд мэдчихнэ. Охин чи ярьж чаддаг юм уу? Тийм ээ гэж гоблин хэлв. Манай хүн эцэст нь бүхнийг ойлгож энгийн дорой гоблин ярьж чаддгүй. Харин Ливлэн агсан гоблин ярьж чаддаг юм байна гэж ойлгодог. Хэсэг зур байснаа охин тайвширсан болдоо чи манад очих уу? Чи сайн залуу шиг харагдаад байна. Бусад гоблинууд дандаа намайг зоддог. Анх удаа л надад хэн нэгэн сайн хандаж байна. Хэрвээ чи явах газаргүй бол манай омогт нийтгүү гэж лин гоблин санал тавьдаг. Охины мөрөн дээр гараа тавиал Лүүдер болон түүний зэргүүд одоо болтол бидрийг мөшгөж байгаа. Одоо аюулгүй газар очисон дээр байх гэж охинд хэлвэ. Ичиж улаасаа охин за би чамайг омог руугаа аваад явъя гэж хэлв. Тэд замдаа гарч манай хүний омогтой болох замнал үр хүүхдүүдтэй болж улам хүчтэй болох эхлэл нь тавигдав. Тосгон дээр яваад очиход эн тэндгүү түүдэг гал тавьсан баахан гоблинууд майхнаасаа гараад юун хувцастай хачин гоблин бэ? Ийм хачин гоблин харж байгаагүй юм байна. Түүнийг бариад авъя гэж цөмөөрөө хашгирч байв. Уужийн ухаантай лин гоблин тоглоомоо эхлүүлж би танаа омогт нэгдмээр байна. Намайг босстойгоо уулзвал гадны хүн байж босстой уулзах гээд байгаа мó. Манай босс тэгээд ч таньж мэдэхгүй гоблинтой уулзаад яваад идэг хүн биш. Битгий соёлоор бөөнөрөө түүнийг барьж аваад босстой өгье гэхэд охин гоблин лин гоблины урд ороод тэр бол сайн залуу ах дүүнараа битгий яарч хийдвэр гарга. Удалгүй босс маягийн арга ясан таягтай үзүрийн муухай гоблин гарч ирэв. Түүний нэр нь Big Boss. Level 25 ам 100 нийт хүч нь 200. Новш гэж юу муухай чарлаад байна гэсээр уулга алдан лин гоблины зүг рүү төглөө.